Энэ этгээд хувцассан өндөр ир. Түүний нуруунд дээрх охинтой хамт домогт гардаг алтан хүү хаш охин хоёр байхан тэр. Тэд сүнс зайлуулах эрсгийн элчийн албыг тусгайлан гүйцэтгэдэг бөгөөд хинч тэдэнтэй таарсан замаа тавьж өгөхөөс өөр аргагүй. Гэвч энэ ертөнцид үргэлж зарим нэг өөрмөц хүмүүс байх бөгөөд тэд энэ аимшигт үхлийн бурхтаас хүнийг булаахаар зүрхэлжээ. Хараалтай байшингийн дэлгүүр. Цувралын 3-4-р ангийг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Өмнөх ангийн төгсгөлөөс үйл явдал үргэлжилж байна. Дүү охины сүнсийг зууртын ертөнцийн илж аваад явчихлаа. Харин Аз энэ талаар юу ч мэдээгүй яваа. Өнөөдөр өглөө тэрээр үйлчлүүлэгчтэй байшин үзэхээр тохирсон юм. Шинээр ажилд орсон Лижин юу ч болсон хамт явна гэж зүтгэв. Нэрээ тийм чи мэдэхгүй байх л та. Чиний эерэг энерги маш хүчтэй. Чамтай хамт байхад маш аюулгүй санагддаг юм. Хоёр хүн эд ярилцаж байтал байшин үзэх үйлчлүүлэгч ирлээ. Гэвч хаалгыг нээх агшинд бүгд мис гайхаж цочролд орлоо. Өмнө нь цэвэрлэж янзалсан байсан өрөө одоо замбраагүй аимшигтай болсон байв. Лижин гайхан эргэн тойрноо харж байгаад булангаас хамтран ажиллагч Юмрыг олж харав. Тэрээр амандаа ямар нэгэн зүйл бовтнож байснаа. Гинэт галзуурсан мэт гадагшаа дайрав. Ази яран урагш гарч түүнийг түлхэж холдуулав. Юмрын чи чинь өвчтэй юм уу? Лижин арай гэж ямсгаа авч толгоогоо өргөтөл. Юмрны нуруунд дээр бүрэлдсэн дүрс наалцсан байхыг харлаа. Тэр ямар нэг зүйлийг ойлгосон бололтой. Юу болоод байгааг ойлгохгүй байгаа азэг хөтлөн өрөөнөөс зогтов. Тэд амсгаа дарамгүйсээр нар туссан гудамжинд гарч ирлээ. Лижин сая нэг тайвширч Азад хэлв. Юмрын дэмэгтэй чөтгөр шүлжчихэж Азад зөнгөөрөө хүнийг аврахаар буцаж явах гэтэл Лижин түүнийг хүчээр тогтоов. Тэгээд тэр даруй дарга руугаа уцтаж мэдгэлээ. Мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн шийдэх ёстой. Гэвч уцыг нь хэн ч авсангүй. Аз арга буюу шууд зүүн ангаах ухааны имлэг рүү гүйлээ. Чөтгөр зайлуулах чадвартай Шиомог хайж олов. Чи чинь юу нэг шууган тардаг юм бэ? Гуй, надад туслаач. Нөгөө талд Юмрны ихнэр уян дуу. Гинэт нөхрөөсөө утас хүлээн авлаа. Гэвч утасны нөгөө үзүүрт сонсогдох дуу маш чөхөөц төрөн байв. Уян дуугийн сэтгэлд хүчтэй төгшөөр төрж, утсаар хийсэн хаягийн дагуу Юмрны байгаа хараалтай байшинг олж очив. Чин Юмрын чи юу гинэ? Гэвч түүнийг ойртох үед Юмрны царай маш догшин хэрцгий харагдаж байв. Бэлхүүсээр нь тэрвэх гар нь улам чангарсаар л байлаа. Үгүй ээ, чамд юу тохиолдов вэ? Юмрын төд удалгүй түүний нүдэнд цусан улаан өнгөтэй болов. Тэрээр ос олж аваад уян дуугийн хүзүүнд ос өглөв. Тэрээр амандаа тасралтгүй бовтносаар байв. Эхнэрээсээ хизээж салахгүй гэж. Уг нь тэр хоёр маш жаргалтай гэр бүл байсан юм. Тэгээд ч уян дуу удалгүй жирэмсэн болсон билээ. Гэвч тэр үед Юмрын өдөр тутам ажилдаа дарагдаж, гэртээ эхнэрээ халамжлах цаг бараг байсангүй. Эцэст нь нэгэн золгүй явдал болж, уян дуу хөвлөдөх хүүхдээ алдаж орхижээ. Эхнэрийн гомдос нөхрийн гимшил дээрээс нь нэмэгдэж, хосуудын харилцаанд ан цав үүсэж эхлэв. Юмрын болгондоо урт зурус бичдэг байсан ч, уян дуугийн хариулт үргэлж хүйтэн хөндөй байлаа. Нэгэн удаа тэрээр санамсаргүй байдлаар эхнэрийнхээ утсан дах мессежийг харж орхив. Тэгээд уян дууг гадуур өөр ир хүнтэй болцож байгааг мэдэж авчээ. Юмрны доторх уур хилэн дүрлсэн асч тэр даруй ухасхийн очиж тэр ирийг зодож эхлэв. Гэвч дараагийн агшинд тэр эрүүгийн цагдаад баригдав. Үнэндээ уян дуу болон түүний хамтрагч гэмт хэрэгтнийг барихаар хос болж зүсээ хуйргасан байжээ. Гэтэл Юмрын нэрч хүмүүснэр бүх төлөвлөгөө нь нурав. Дарга уучлаарай. Би буцаж очиод тайлангаа бичье. Буцах замдаа тэр хоёр ширүүн маргалдав. Удаан хугацаанд хуримтлагдсан гомдол нь ч эцэстээ тесрэв. Юмрын гомцондоо замаасаа бууж хоцров. Тэр үед л өөрт нь очих газар байхгүйг анзаарав. Өчигдөрхөн авсан хараалтай байшингийн түлхүүрийг хараад тэрээр шүн дөлөөр тийшээ очиж ганцаардан гүнэглэв. Гэтэл тэр байшинд өөр нэгэн байгааг мэдсэнгүй. Тэр бол нөхөр нь араар нь тавьснаас болж амиа хорлсон сүнс байлаа. Ямар ч гинтийн зүйл болсонгүй. Сэтгэл санаа нь тогтворгүй байсан Юмрын сүнс шүглэв. Түүний доторх хорон санаач бүрмөсөн сэрэв. Юмрын эхлээд эхнэрээ алж, дараа нь өөрөө амиа хорлохоор шийдэв. Ингэснээр тэр хоёр үрд хамт байж чадна гэж боджээ. Азар эцэгтэй мөчөд экзорцизмын мастер Шиомон амжиж ирэв. Тэрээр амдаа тарин уншиж, гартаа ганзүү барин Юмрыныг тойрон хурдтай эргэлдэв. Аз болон шүн дарвнаар хамаг хүчээ шавхсан ч ухаанаа алдсан Юмрыныг дийлсэнгүй. Эцэст нь Шиомо 10-аад ган зүгээр хатгахад Юмрын гинэт ёолж араас нь амнаасаа их хэмжээний хар ус бөөлжв. Тэгтэл нөгөөх сүнс түүний биеийг орхин гарав. Тэнд байгстаас зөвхөн Шиомол сүнсийг харж чадаж байв. Тэрхүү сүнс бүх биеэрээ чичирч би яагаад түүнийг авч чадахгүй байгаа юм бэ гэж дахин амандаа өглөнө. Нүднээс нь нулимс урсаж байв. Шиомо түүнийг хорон сүнс биш гэдгийг мэдэв. Ердөөс хорвоогийн хүсэл нь дуусаагүй тул энд үлдсэн байжээ. Тэрээр тарны шатааж ном уншин сүнсийг сив хийв. Ингээд түүнийг явах ёстой газар руу нь явуулав. Энэ явдлын дараа Юмрын болон түүний эхнэрийн харилцаа эргэн сайжрав. Азч гэсэн Шиомод талархал илэрхийлэхээр тусгаалan ирэв. Хэрэв тэр цаг тухайд нь туслаагүй бол үр дагавар нь төсөөлхийн аргагүй байх байлаа. Энэ үеэр Аз өөрөө төрүүлж тайлбар хийв. Түүний хараалтай байшингийн зуучлагч хийж байгаа шалтгаан нь дүүгийнх нь зүрх шилжүүлэн суулгах хагалгааны мөнгө хэрэгтэй байсан боршин. Энэ яриа Шиомогийн хандлагыг зөөлрүүлв. Ингээд тэрээр дүүгийнх нь биеийн байдлыг асуув. Аз толгой сэгсрэн одоо зүгээр болсон гэв.
Өчигдөр тэрээр Ян мастраар засал хийлгсэн байлаа. Гэвч Шиомо үүнийг сонсоод сэтгэл нь түгшив. Тэрээр өглөө эрт нэгэн зүйлийг дуулсан байв. Нөгөөх Ян мастер нь хорон сүнсний хараалд өртөж өөрийнхөө хисийг огтсон байжээ. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн даруйда. Тэд бүгдээрээ шууд имлэг рүү яв. Энэ удаад Шиомогийн хөмсөг бүрч их зангирав. Учир нь Шиоагийн гол сүнс биендээ байхгүй байлаа. Хэрв цаг алдалгүй буцааж авчихгүй бол тэрээр ургамал мэт үрд нойрсох болно. Азгийн сандарч буйг хараад Шиомогийн сэтгэл эцэстээ зөөлрөв. Тэрээр би эмээгийн хоргийг үл тоон. Шиоагийн сүнсийг олж ирнэ гэж амлав. Тэр азгээс дүүгийнх нь хэрэглэж байсан хуучин эд зүйлийг авчрахыг хүсв. Энэ нь сүнсний байршлыг хурдан тогтооход тусалдаг. Азиг хэсэг бодсноо. Шиоагийн багаасаа зүүсэн бугуун цагийг гаргаж өгөв. Шиомо цагийг хүлээн аваад газар дээр шунхаар хачирхалтай тэмдэг дүрс зурч эхлэв. Бүх зүйл бэлэн болмогц. Тэрээр хачин гар хөдөлгөөнүүд хийж эхлэв. Үнэндээ Шиомо сүнсээ биенээсээ гаргаж Шиоааг хайхаар зуурдын ертөнц рүү явах гэж байлаа. Энэ үйл явцад ердөө 4 минут л бий. Гэвч тэмдгийн болон бодит ертөнцийн цаг хугацааны урсгал өөр байдаг. Шиомог дахин нүдээ нээхэд эргэн тойрон дах тэнгэр бүрхэг зөвүүн харагдана. Энэ л домогт гардаг зуурдын ертөнц байх нь. Түүнийг үлдсэн хугацаагаа тооцоолж байх зур. Нэгэн аврах том бие хажуугаар нь зүрэн өнгөрөв. Тэрхүү биеийн араас төмөр гинжээр хүлэгдсэн зүйл бол Шиоагийн сүнс байлаа. Шиомо түүний нуруунд дээр наасан тарныг хараад л энэ бүх хэрэг явдал хаанаас үүдэлтэйг гадарлаж эхлэв. Гэвч одоо хүний амь аврах нь хамгаас чухал. Тэр ихлээд төмөр гинжийг исэн дээр бэхлэн тогтов. Дараа нь галт тарныг гаргаж боломжийг ашиглан хүнийг аврахаар завдав. Гэвч өнөөх аврах биетэнч бас амаргүй тайсан байлаа. Тэрээр эргэж харан бүдүүн төмөр гинжээрээ хүчтэй оруулав. Шиомо зөнгөөрөө гараа өргөн хаахыг хичээсэн ч үүний улмаас бодит ертөнцийн түүний биеч бас гэмтв. Энэхүү ерөлхийн илч төсөөж байснаас хавгүй хүчтэй эсэргүүцэхэд бэрхэж Шиомо дараалан хэд хэдэн удаа газар шидэгдэв. Шиоагийн сүнс чирэгдэн цааш явахыг харахтаа түүний харцанд тисэж ядсан шаналгаа тодорно. Шиомогийн багш нь нас барахынхаа өмнө захиж хэлсэн байжээ. Ирээдүйд гарч ирэх өшөө хорслын үртэй хүнээс маш болгоомжил гэж. Учир нь чи тэр залууд дурлах болно. Тэгээд түүний хайртай эмэгтэйн төлөө өөрийн амиа өгөх болно гэжээ. Хэрв амьд үлдэхийг хүсвэл ганцхан арга бий. Тэр нь түүний хайртай эмэгтэйг өөрөөсөө төрүүлж өгөх юм. Одоо тэр боломж яг өмнө нь байлаа. Гэвч Шиомо азад өгсөн амлалтаа санав. Би Шиоааг заавал буцааж авчирна гэж амласан. Тэр ямар ч хамаагүй үнээр Шиоааг аврахаар шийдэв. Шиомо тарнын цаас гаргаж ирээд агаарт үсрэн мангас руу дайрлаа. Харамсалтай нь энэ дайралтыг өнөөх нь хялбархан болтон зайлав. Мангас аврах том алгаараа хүчтэй цохив. Гэвч Шиомо доор нь байсангүй. Тэнд зөвхөн орлон тоглогч тарны л үлджээ. Жинхэнэ Шиомо аль хэдийн Шиоагийн гинжийг тайлж нуруун дээрх хараалын тарныг хуулан хайжээ. Хоёулаа агшин зуурт бодит ертөнцөд иргэн ирэв. Шиоа удалгүй ухаан алдсан байдлаасаа сэрлээ. Тэрээр амнаасаа хар ус бөөлжин гаргасаар байв. Харин Шиомо гартаа байгаа тарны цаасыг ширтэн. Энд чин домогт гардаг сүнс дуудах тарны байна. Тэр багшаасаа энэ тухай сонсож байсан билээ. Энэхүү тарны нь эрлэгээс алтан хүү хаш охиныг дуудаж тарны хүртсэн хүний сүнсийг авч оддог аж. Эргэлзэх зүйл алга. Хин нэгэн Шиоааг чимээгүйхэн хөнөөхийг хүсжээ. Тэр хоёр энэ тарны талаар сайн мэдэхгүй байв. Тиймээс маргааш өглөөний эрт би эмээ Шиомог дагуулсан. Сүмийн эгчийн ажилуулдаг цуглаан дээр очив. Тэр эгч чөтгөр хөөх тал дээр маш өндөр чадвартай. Илүү их мэдээлэл өгч чадах нь гарцаагүй. Гэвч яагаад ч юм. Шиомо багасаа л энэ эгчид төдийлөн таатай ханддаггүй байв. Түүний дотор ямар нэгэн муу ёрийн зүйл нуугдаж буй мэт санагдана. Тэр хоёр суугаад ирсэн хэрэгээ тайлбарлав. Эгч нь аргаа барсан байдалтай толгоос ихсэрлээ. Энэхүү сүнс дуудах тарин дээр ямар ч тэмдэг алга. Хараал хийсэн хүнийг олох боломжгүй. Хамгийн амархан арга бол тухайн хүнээс өөрөөс нь хин нэгний гомдоосныг нь асуух явдал юм. Шиомогийн нүүрэнд эргэлзээ тодров. Өвчтөе Шиоад бараг л нийгмийн харилцаа байхгүй. Хин нэгэнтэй ус хонзон санах хэмжээнд хүрэхгүй. Эгч нь үл ялэг инээмсэглээд эгэл хүмүүс өөрийн хүсэл тачаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон. Худал хэлэх нь ердийн л үзэгдэл. Үүнтэй харьцуулбал сүнс тэрэнгүүд харин ч илүү үнэнч байдаг. Тэдний хүсэл тэмүүлэл маш тодорхой. Юу хүсэж байгаагаа шууд л илэрхийлдэг. Та нар хэлтэй. Ийм хүмүүсийг үнэхээр аврах хэрэгтэй гэж юу? Шиомогийн совин зөв байсан бололтой. Ийм зүйл ярьдаг хүмүүс ихэвчлэн хөшигний ард нуугдсан гол хорон санаатнууд байдаг. Эмнэлэгт байгаа Шиоаахынхаа халамжинд ашгүй нэг юм дэрдэж эхлэв. Хамтран ажилтан Зижийн сураг сонсоод зориуд эргэж ирлээ. Азийн хувцас угаахаар явхдаа дүүгээ харж өгөхийг түүнээс хүсв. Эргэн тойронд хүн байхгүйг ашиглан Зижийн гинэт тонгож орны доогуур юм хайж эхлэв. Өмнө нь азаа хаягдсан үйлдвэрт нэгэн гомдсон сүнсийг өөртөө наачсан байжээ. Хувь тавилангийн тоглоомоор тэр сүнс эмнэлэгт ирсэн байв. Шиоагийн орны доор ямар ч шалтгаангүйгээр нэг тарин гарч ирэв. Тэр цагаас хойш аврах том алтан хүү хаш охин хоёр түүнийг отох болжээ. Одоо тэрхүү тарныг Шиомон хураан авсан. Тиймээс Зижийн юу ч олсонгүй. Тэр үнэхээр тэр хүн гэж юу? Шиоад хараал хийж орлохыг хүссэн итгээд. Гэвч илүү хачирхалтай зүйл үүний дараа болов. Нэгэн эмч Зижинийг хараад ихэд гайхав. Чи гадаад тасгийн шин эмч биш билүү? Чи энд юу хийж яваа юм бэ?
Шижиний бид хүнд хэлж боломгүй нууц нуугдаж байх шиг азтай анх уулзахад тэр их хачин аашилж байсан ийм учиртай байж чи энд байсан байх нэ. Харин энэ талд ишин мөс хөдлөх хөрөнгө дээр гинэт нэгэн үйлчлүүлэгч өөрөө хүрээд ирлээ. Байшингийн эзэн хатагтай ихэд сандарсан байртай. Байшингаа зарахыг хүсв. Учир нь хэдхэн хоногийн өмнө нэгэн түрээслэгч дээрээс үсэрч ямаа хорлжээ. Энэ бол сүүлийн 3 жилд гарсан 3 дахь хэрэг юм. Хэрэг гарах болгонд тэр лам залж засал хийлэгдэг байж, гэвч хачирхалтай зүйлс тасралтгүй гарсаар л байв. Үүнийг зогсоох ямар ч арга байсангүй. Арга мухардахдаа байшингийн эзэн зарахаас өөр сонголтгүй болжээ. Юмрын энэ байшин хитрхи хараалтай гэж үзээд хөндөхгүй байсан нь дээр гэж зөвлөв. Гэвч шүн дарга огтхонч эргэлзэлгүйгээр энэ 8-ыг хүлээн авлаа. Тэр аль хэдийн арга зайлс бодоод олчихсан байжээ. Тэр нь азыг явуулж Шиомог тусламжинд дуудах байв. Сүүлийн хэдэн удаагийн уулзалтаас хойш тэр хоёрын харилцаа өмнөх шигээ тесрэхэд бэлэн байхаа болжээ. Чамд нэг зүйл даатгах гэсэн юм. Гой, надаас холхон байж үз. Хэрүүл бол хэрүүл. Шиомо азыг даган шинээр авсан хараалтай байшинд ирэв. Зочны өрөөнд дөнгөж ороход л түнд маш хүчтэй хүйтэнч хүн уур амьсгал мэдрэгдэв. Тэнгэрийн мэлмигээ нээж эргэн тойрноо ажиллахад дээрээс үсэрч өгсөн 3 хүний сүнсийг шууд олж харав. Шиомо бусад хүмүүсийг гэрээс гарахыг хүслээ. Тэр байшин дах эдгээр 3 мөрөлгөгүй зочныг сив хийж амгаланд нь нисгэхээр бэлдэв. Аз Шиомогийн уг гаруулыг маш их сонирхож байлаа. Би эмээгээс асуусны эцэст олж мэдсэн зүйл нь тэр багасаа л ер бусын зүйл мэдэрдэг чадвартай байж, тиймээс чөтгөр шуламд ороогдохдоо тун амархан. Шиомогийн эцэг их нь үүнийг төсвөрлөж чадалгүй. Түүнийг шууд хийдэд орхижээ. Би эмээ ач охиноо өрөвдөн орхиж чадаагүй тул хийдэд хамт амьдарч түүнийг сурган хүмүүжүүлсэн байна. Гэвч том болсон хойнооч Шиомо үе тэнгийнхэндээ гадуурхагцаар иржээ. Түүний амьдрал маш их зовлон зүдгүүр туулсан гэж хэлж болно. Үүнээс болоод ч тэрөө Шиомо тэдгээр сүнснүүдийг маш сайн ойлгодог. Дахин төрхийг хүсэхгүй байгаа гомдсон сүнснүүдийг тэдэнд заавал ямар нэгэн гүйцээж амжаагүй хүсэл байгаа. Удалгүй өрөөний хаалга нэгдэж Шиомо цонхгор царайтай гарч ирлээ. Тэр хоёр сүнсийг амжилттай сив хийж чадсан ч үлдсэн нэг нь юу ч гэсэн явахыг хүсэхгүй байв. Байшингийн эзний тусламжтайгаар Аз Талигаачийн ээжийг олж ирлээ. Нас барсан охин нь түүнд хэлэх үг байгааг Шиомо хэлв. Нөгөө хүндээ ямар ч тохиолдолд хит их гүнийг харуулж болохгүй гэж захив. Үгүй бол охин нь ээжигээ орхиж чадахгүй хорогдох болно. Ээж нь чичирсэн гараа сунгахад би эмээ улаан даавуугаар Шиомогийн нүдийг боов. Тэрээр гараараа хурдан тарны заншил үлдэв. Гэр доторх гэрэл анивчиж эхэллээ. Хоёр хүн гар гараасаа чанга хатгах агшинд ээж нь охиных нь амьд ахуйдаа туусан зовлон олж харав. Охины зохисгүй бичлэг хэн нэгний хорон санаагаар олон нийтийн сүлжээнд тархжээ. Хэдхэн хоногийн дотор л хаасайгүй тархсан байв. Дээрээс нь нэрмээс болж бичлэгийг хийсэн хүн түүнийг нь хамт ажиллагсад руу нэг нэгэнгүй илгээжээ. Муу үгс далайн давлгаа мэт охиныг нүмрэн авав. Тэрээр цагдаад мэдэгдэж бичлэгийг устгахыг оролдсон боловч бичлэгийн сэрүүр нь гадаадд байсан тул цагдаа нарч хүчин мөхөстөв. Эцэст нь охин цөхрөнгөө барж байшин дээрээс үсэрч ямаа хорлжээ. Охин хорвоог орхилгүй зууртын ертөнцид саадсаар байсан. Зөвхөн ээждээ өөрийн биеэр уучлаарай гэж хэлхийг хүснэх байв. Тэр үнэндээ ийм зүйл болохыг хүсээгүй. Ээжигээ өөрийгөө битгий буруутгаасаа гэж хүсжээ. Би яаж түүнийг буруутгах билээ дээ. Ингээд бүх зүйл дуслаа гэж бодсон ч явахынхаа өмнө охины ээж Азад нэгэн улаан хайрцаг өгөв. Тэрээр нүүхтэй андуураад аваад явчихсан. Энэ байшингийн зүйл байх ёстой гэв. Хайрцаг нилээд хуучирсан харагдах бөгөөд дотор нь юу байгаа нь тодорхойгүй байв. Дахин нэг хараалтай байшинг цэвэрлсэний дараа шүн дарга бүх ажилчдаа баярын зоогонд өрөв. Мэдээж зүүн эмнэлгийн би эмээ болон түүний ач охин ирэх ёстой. Шиомо ганц хараад Зижиний эерэг энерги маш сул байгааг анзаарав. Энэ нь хажууд нь байгаа азгийнхээс тис ондоо байлаа. Цатгалан идэж бууж хансны дараа хэсэг залуус дуулж хуурдан бүжиглэж эхлэв. Зөвхөн шүн даргал болонд ганцаараа гуниглан суун. Өмнө нь юмрын хэлж байсанчлан тэр өөрт нь бизнес хийдэг маш баян хүн байсан. Энэ үйл хөдлөлийн компаниг нээсэн мөнгөний төлөө биш бололтой. Шүн даргач бас ардаа түүхтэй хүн байх нь бүгд нилээд согтжээ. Азис Ижинийг үүрээд харж явхад тэрээр олон хачирхалтай зүйл ярив. Баярлалаа. Намайг дэрэгдээ байлгасанд. Харин юмрын шүн даргыг гэрт нь хүргэж өгөхөд бүрч хачирхалтай зүйл болов. Шүн дарга түүнд чимээгүй байхыг дахин сануулж унтаж байгаа эхнэрийг нь битгий сэрээгээрэй гэв. Гэвч юмрын нэг зүйлийг анзаарчээ. Ханан дээрх зурагт байгаа хүн толгойдоо баг зүүсэн байв. Гарахтаа гутлын тавир руу зориуд нэг харав. Ямар нэг зүйл буруу санагдаад байлаа. Маргааш өглөө нь эрт Аз үйлчлүүлэгчээ дагуулсан өчигдөр цэвэрлсэн хараалтай байшинг үзүүлэхээр ирэв. Хоёр тал үн тохиролцож байх үед үйлчлүүлэгч хүүхэд нь алга болсныг мэдв. Аз шаламгаа хөдөлж хүүхэд цонх руу авирч байхыг олж харав. Яаран очиж хүүхдийг тэрч буулгалаа. Тэр хоёрын царай зэвхий дааж ирэв. Энэ хараалтай байшин бүрэн цэвэрлэгдээгүй бололтой. Магадгүй нөгөө хачирхалтай хайрцаг гай болж байгаа байх. Дээрх нь хараалтай байшингийн дэлгүүр. Цуурлын 3, 4-р ангийн агуулга байлаа. Энэ кинонд орон нутгийн ардын аман зохиол их орсон байдаг. Юмрны шүн даргын гэрт харсан зүйл хүмүүст олон асуулт төрүүлж байна. Зурган дээрх багтай хүн
болон гутлын тавиур дээрх өөрмөц зүрэлтүүд ямар нэгэн утга учиртай болов уу? Сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.